Монголчууд амжилт радио 88.3 дэлгэн дээр сүхэт харуулан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч хот эрдэнэр илүү шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай бодгийг Chocon Paint-с гэсэн уриатаагаар Chocon Paint хамтран ажиллана. За мөн хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэсэн уриатаагаар Ариг банк хамтран ажиллана. За өнөөдөр бол 5 гарагт бид нар харилцаа гэдэг сэдвийн өрөөнд ярилцдаг байгаа. За өнөөдрийн харилцааны сэдв их гоё сэдв болж ирсэн. Сөрөг сэтгэлдээс болж сэтгэл өмөрдөг гэдэг ийм сэдв орж ирсэн. За тэглгүй ер нь бол ингээл бид нэр одоо яаж яахсан сошиал айгүй юутай болчлоо л да бүгдээрээ шахаж ашигладаг болчлоо л да тий. Тэгэл ингээд яг ингээд сошиал ашиглаж байхад ялангуяа сөрөг сэтгэлүүд айгүй хэрдэг болсон. Тэгээд энэний ард хэдүүлээ яг яаж гарч ийн энэ сэтгэлээс болоод хин нэгэнтэй муудалцж ийн өсөл зүгээр орхичж ийн үү яаж хийдвэрлэж ийн тий. Тэгээ хамгийн гол нь энэ бол ер нь өөр дээрээ ажиллах сэдв гэж харлаа л да тий. Олон нийтийн мэдээллийн сүлжээг нийтээр ашигладаг болсон энэ цаг үед бидний амьдралын нэг хэсэг нь одоо сүлжээнд бичигдсэн пост болон сэтгэлдлүүд болцоод байгаа. Энийг бол одоо нуухын арга байхгүй. Гэтэл зүгээр аз жаргалаар дүүрэн байсан нэг хин нэгний бичсэн ганцхан пост сэтгэл бүр өмрүүлж өргөдөг. Зүгээр нэг ганц пост уншаад хүн бүр сонирн болоод өдрөө алдчихжээ штэ яг үндэ бол нэгүгээр бодит харилцаа биш ч гэсэн яахаарахгүй бусдаас хамааран стрессчдэг. Ингээд энэ бол одоо нэг хүнтэй юм яриаггүй байгаа ч гэсэн стресс авчирч байгаа юу гэвэл авчирч байна. Тэглгүй яхтай бодогдол аа штэ. Тиймээс хэдүүлээ өөрийгөө хэрхэн нийгмийн сүлжээний энэ хар давлгаанаас хамгаалдаг яаж энийг ингээд нэг ажирлгүй давж байна гэдэг талаар шипийг хуваалцгана. За тэглгүй ах вэ? Анжгаах сөрөг сэтгэл уншаад юу яг яадгүй? Үнэхээр би бол өмөрдөг. Тий. Ялангуяа одоо юу гэдгийг ингээд нэвтрүүлэг хийгээд сууж хахад янз янзын юм бичсэн байдаг. Тэр ингээ уншингууд шууд нөө ингээ зохиол мохол бодож исэн юм байхгүй болно шүү дээ. Хүн аюу урд өмөрдөг юмтан. За нэг бол тэ ингээд тэр надтай огт холбоогүй ч гэсэн нэг юм хэцүү хүнд хар мэдээ уншчихлаар өдөржингөө нөгөөдхийгөө бодоо тэгээ яваад. Тийм ийм хэцүүлтэй. Тэгэхээр одоо хэдүүлээ өнөөдөр юу ярих гэж байна вэ гэхээр та нийгмийн сүлжээд байгаа бүх постыг үнэн гэж итгэдэг юм уу? Итгэхгүй байгаа тохиолдолд хэрхэн нэгтэлдгийг постнд огт танихгүй хүн сөрөг сэтгэл үлдээхэд та яаж хүлээж авдгийг сөрөг сэтгэлийн хариуд юу бичдгийг эргээгээд сөрөг зүйл бичин хэрэлддэг юм уу тэ та өөрт чинь огт хамаагүй газар ямар нэгэн шүүмжлэлт сэтгэл бичиж байсан юм уу тэгж бичгээр ямар өөрчлөлт үр дүн гарна гэж боддгийг та нийгмийн сүлжээний стрессээс өөрийгөө яаж хамгаалдгийг эднийг л бүгдээрээ ярилцсан. Бид нар бол нөгөө нэг элдв шипи гэдэг нэвтрүүлэг байгаа шүү дээ. Яаж ер нь нийгмийн сүлжээнд аятаа давтай юу гэдэг стрессгүйгээр амьдарч ийн гэдэг шипигээ л хаваалцсан гэсэн үг. Би бол ерөөсөө блоглоо явчихдээ шүү дээ гэхгүй юу. Блоглоо хүртэл нилээн болно л доо. Тийм. Тэгээд ер нь бол яг ингээд нийгэмтэй холбоо гэдэг юм бол одоо манай нийгэмд болж байгаа сонь үйл явдлууд байгаа даа шүү дээ. 2 хуваагдсан, 3 хуваагдсан хэдэн тал болж байгаа тий. Тэр тохиолдолд бүр ингээд за үнэхээр хэлэхгүй л болохгүй гэсэн тийм сэдвүүдээр би яг ингээд постчдаг. Тэгээ постчээд тэрэн доор ингээд сонь сөрөг сэтгэл битсэн, хүнийг доромжилсан, хил амаар ингээд хараасан хүмүүс ч зүгээр за яг шүүмж иччихвэл болно, сэтгэлээ илэрхийлж болно. Гэтэ доромж сэтгэл хоёрын хооронд чинь нэг айгүй том юу байгаа даа ш, зааг байгаа даа штэ. Энэ заагийг мэдрэхгүй халтрал ороод ирэх юм бол ерөн сүүлийн үед би блок болчихдог болсон. Тийм. Зүгээр яг хоо ингээд би ч нь бол жишээлбэл ингээд нөө дана нээлттэй пост оруулдаг. Хинч минийхийг уншиж болдог. За тэгээд одоо юу гэдэг монголчууд ч баг 3 сая үл мөртлөө 4 сая фэйсбુકтэй ингээд үзтээ тий. Тэгэхээр тэр 4 сая фэйсбુકчд бүгдээрээ л орж ирж үзэж байна л да. Тэгээд тэрэн дотор ингээд нэг бичсэн пост болгон дээр тий ямар ч хамаагүйгээр тэгсэн мөртлөө нэг юм доромж шинжтэй юм бичдэг хүн нэг татал нэг 2 3 орж ирдэг. Тий одоо юу гэдгийг бүдүүн ч гэдэг юм уу тий нэг бодлоо одоо хөгшин төгцөгч гэдэг юм ингээд янз янзын юм бичдэг. Шууд блок штэ.
Харин тий би болохоор сүүлийн үед блог болчихдог болсон. Өмнө нь болохоор зүгээр фрэнд хийгээд ч юм уу эсвэл ингээд нэг за тоохгүй хаяад байдаг байсан. Одоо сүүлийн үед бол өстой блоглдог болсон. Сүүлийн 2 3 постн дээр бол яалтчгүй блог болж байгаа. Тэгээ тэр хүмүүст чинь юу ч тайлбарлаад яагаад ингэж болж байгаагаа би хэлээд ч нэмэр байхгүй шүү дээ. Ер нь бол тэр постн дээр би юу гэж бодгоо бичсэн л байгаа байхгүй юу. Тэгээ яат чинь нэг улаан зам ямар ч баримт натлахаагүй гэдэг ч юм уу эсвэл ингээд нэг юм баримт 50 юмар ингэж шалтгаалж орж ирээд хахаар ер нь жоохон онцгүй л идэм билээ. Тийм тий. Блог сайхан ахаад дээр нь одоо хүмүүс ингэж идэг нэг хэрэлдэх гээд идэг байхгүй. Тэнүүд цааталт нь нөө нэг юу байвал яах юм? Спам байвал яах юм? Ааха. Тэ? Бот байвал яах юм те? Бот байвал яах юм? Тийм учраас тэрнтэй хэрэлдээд байх шаардлага байхгүй зүгээр л надад таалагдахгүй тэгээд миний имийг уншаа явах шаардлага байхгүй. Таалагдахгүй л болоо. Хэдүүлээ би нэг харахгүй байя. Би чам харагдахгүй чи надад харагдахгүй байл гэж байгаа. Тэгээд за яг уу нийгмийн сүлжээнд бол ингэж тийм байжээ. Тэр үнийг таньдаг юм байж. Гэтэл нийгмийн сүлжээнд яг нэг таньдаг хүмүүс заримдаа ингэж албаар ингэж идэг те. Таньдаг мэддэг. За энэ арай жинхэхгүй дээ гэж бодсон хүмүүс ингэ хачаач юм бичээд идэг. Тэр тохиолдолд яг уу та яадаг. Одоо ингэ нөгөө бот хаяг бол ойлгомжтой шүү дээ. Энэ бол угаасаа тийм юм яриад ах шаардлагагүй. Гэтэл ингэ таньдаг мэддэг бүр ингэ хэдэн жил найзаж нөхөрлөж байгаа хамаатан садна тийм хүмүүс ингэ нэг юм сонин зүйл бичээд ороод ирвэл яг яадаг. Яхаад блоклчдаг. Тийм үү? Яг үнэндээ те тэр миний таньдаг байна уу, яадаг байна уу? Би нийгмийн сүлжээндтэй ингэ надтай таарахгүй байгаа тийм сонин юм бичдэг. Одоо жишээлбэл улс төрждөг ч юм уу те. Нэг бол аль нэг улсыг хит магтан дуулдаг, нэг бол хит их үзэн яддаг тийм хүмүүс бүгдгээр блог штэ. Тий. Би нийгмийн сүлжээндээ тий ингээд нэг зүгээр л би бол ихэвчлэн марцсан зарцсан юм бичил үждэг хүн штэ. Тэгээд зүгээр л хөнгөн хөгжилтөөл баймаар адил чинь ингээд нэг хүнд юм яриалтай ингээд одоо жишээл ингээд хоолны зураг тавингуудтай нэг ингээд өөхтөөс ихтэй байна. Тэ зүрхний шигтээс олж өгөх нь гэх хэл үстэй тийм чамайг идэх юм уу би зүгээр одоо харсан хоолныхоо өөрийнхөө идэх гэж байгаа хоолны зургийг аваад олон хүмүүс гэдэг нэг ийм гоё хоол тэнд байна гэж үзүүлгээл оруулчихж байгаа байхгүй тийм шүү дээ тэрэн дээр тэ одоо ингээл яах гэж тийм сонин юм бичиж би одоо жишээлбэл тэр хүний зөвлөгөөг дагаалтай ингээл өөхтөс багтаа хоол идэл тэгэл ингээл нэг зэмбигээл тэ зээж байхгүй шүү. Тийм, тэгэл ялангуяа тураач гэдэг хүмүүс байна. За эсвэл эсрэгээрээ таргалаач гэдэг хүмүүс байна. Тэгэл хүнд нэг юм амьдрал заах гал байгаа юм шиг сонь хүмүүс аваад идэг тий. Миний хувьд тийм спам троллуудыг бол нэг тийм амар тоогоод идэггүй. Гэтэ яг ингээд ийм дотны ч юм уу хамаатан садан тиймэр хүмүүс ингээд нэг юм сонин сэтгэл биччихээр тэр бол надад бүр амар нөлөөлдөг байхгүй юу? Эсвэл нөлөөлдөг. Тэгээ блоглож чадахгүй шүү дээ. За гих мэтээр ярих нэ. За хамтран ажиллагчтай танилцуулаад эфир хугацааны нэ хэдүүлээ холбогдож яг сөрөг сэтгэлээс өөрийгөө хэрхэн хамгаалж ийн гэдэг шипигээ хуваалцсан. Чанартай бодгийг Chocon Paint гэсэн урайтаагаар Chocon Paint хамтран ажиллаж байна. За Sammi Chemical гэдэг компани бүгд нэг Солонгос улсын Chowang гэж байгаа тийм Chowang Paint үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 4 салбар мөн Эрдэнэт хотод Дархан хотуудад тус нэг салбартаагаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Эднийх ISO 9001, ISO 14001, Eco Label, KS стандарт гэх мэт ийм олон стандартуудыг хангасан өндөр чанартай премиум буюу дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг импортлолд оруулж ирж борлуулдаг ийм компани байна. За, дээд зэрэглэлийн гэдэг бид нар яаж мэдээд байгаа юм хэрэг хүний бие махбод болон байгаль орчинд ээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд хамгийн боломжтой өндөр найдвартай нийлүүлж ажилладаг. За, ер нь бол энэ тентхийн будаг байна гэдэг ялангуяа гэр олон цагаар амьдардаг одоо байдаг ажлын байр гэдэг ч юм уу. Чанарын стандарт хангаагүй зүйлээр будсан, доторлсон иймэрхүү байх юм бол бидний эрүүл мэндэд урт хугацаанд маш сөргөөр нөлөөлж идэгөө. За тэгэхээр чанарын стандарт хангасан ямар ч өнөр байхгүй ийм бүтээгдэхүүнүүд бид нар сонгох нь зөв байна. За тэгэхээр онцлог бүтээгдэхүүнүүд болохоор өнөөдөр шалны эрдэнэ бодлогыг онцлогч байна. За энэ болохоор яг ямар хүмүүс ямар газарт тохиромжтой юм гэхээр үйлдвэр, авто зогсоол, засварын газар гэх мэтлийн бетон дээр шууд хийгддэг бүтээгдэхүүн сонирхож байгаа ямар ч төсөл ажил дээр тохиромжтой гэж байгаа юм. За тэгэхээр
бүтээгдэхүүний давуу тал нь ингэсэн мэлээ. Ер нь бол зах зээл дээр ижил үнэтэй бүтээгдэхүүнүүд маш олон байгаа. Тэгэл 70 м квадрат, 80 м квадрат хүрнэ гэдэг ингээ авдаг мөртлөнгөөсөө хэмжээндээ хүрдэггүй гинэ их тохиолдолд. За харин Жокон Пейнтийнхэн болохоор энэ бодог бол яг метр квадратаа хүрдэг учраас санхүү болон цаг хугацаанд маш их хэмнэлттэй та ер нь бол энд бат найдвартай итгэж болно гэж байгаа. 7 жилийн хугацаанд Монголд борлуулалтаа хийгээ яваад байсан ерөөсө маркетинг хийж байгааг гэж байгаа. Тэгээд яадаг байсан гэхлээр нөө хэрэгэлсэн хүмүүс нь бие биендээ магтаад за Жокон Пейнтийг аваарай гэдэг ингээ магтаа яваад байдаг гэсэн чи сүүлийн үед яасан бэ гэвэл ижил үнээр хүмүүс хурц үнэртэй чанарын төвшин доогуур ийм бодгийг оруулж ирээд ингээд Жокон Пейнтийн бодгич гэдэг юм уу тийм худлаа юм яриа яваад байдаг. Тийм учраас те бид нарыг эдийн засаг болон эрүүл мэндээр маань хохирохгүй тулд өөрсдөө одоо ингээд манайхаар за Жокон Пейнт гэж манайх шүү. Битгий өөр хүмүүстэй андуураарай гэж реклама хийлгэж байгаа юм байна. За тэгэлгүй байна. Та бүхэн 7711 1747 гэдэг утсаар холбогдорой. 7711 1747. За тэгээд Жокон Пейнтийнхэн шалны бодгийн төрлөө нэмээд хүнсний үйлдвэр зориулсан юм өнөргөө хатуулаг өндөртэй хүйтэн халуун тусгаарлах G Crete гэдэг бүтээгдэхүүнийг шинээр танилцуулж байгаа юм билээ. Та бүхэн сонирхож байгаа бол 7711 1747 гэсэн утснаас лавлаарай. Манай нэвтрүүлэгтээ чанартай бодгийн Жокон Пейнтээс гэсэн үеэтайгаар Жокон Пейнт хамтран ажиллаа. Баярлалаа. За одоо эфирийн хугацаа нэлээ 77 77 38 83 77 77 88 30 гэсэн энэ хоёр утас руу заалгаад за та яг ингээд сошиал орчинд ч юм уу те ер нь бол нэг юм сөрөг сэтгэл бидний өдөр тутамдаа ч юм уу те ирж идэг эндээс яг яаж өөрийнхөө сэтгэл зүг хамгаалж байна сэтгэл санааг хамгаалж байна энэ дээр яаж унахгүй байж гин яаж өөрийгөө дэмнэж босгож гин тийм ээ ер нь яаж шийдвэрлүүл танд илүү гоё тухтай байгаад байна гэдгийг хэдүүлээ ярилцсан. Яг. За тэгээд ерөнхийдөө нэг бас ингээд нэг жишээ ярил гоё л доо. Юу гэхээр за хүн одоо яг ингээд намайг нэг ингээ бичсэн байсан би айгүй өдөржингөө айгүй хүнд байдалд орсон. Яагаад тэгэхээр нөө бичдэг хүмүүс чинь ч гэсэн сонсоол явж байгаа шүү дээ. Тийм нэг сөрөг юм бичдэг хүмүүс. Тэр хүмүүстэй ингээ бүхэл бүтэн хүний өдрийг тавгуутуулдаг. Магадгүй тэр хүний одоо юу гэдгийг ажиллаа хийх чадваргүй болтлоо хүн өмөрнө штэ. Одоо бид нар бол тоогоо үлчжээ. Янз янзын хүмүүс биччихэл байдаг. Тэгээ яг нь сайхан блог хийгээл алга болчдөг тий. Бид нар бол одоо өөрсдөө сэргийлээд сурцсан. Гэтэл чинь тэгээд сэргийл сураагүй хүмүүс зөндөө байгаа. Эхэндээ бол айгүй хэцүү л хийдэг гэсэн. Сүйд рүүгээ гайг болсон. 80 өдрийн минь. Гэнэ? За өдрийн минь дээ. Өдрийн минь. За сошиал дээр өөрийгөө энэ нөгөө нэг элдв бусын сөрөг сэтгэлдлүүдээс хэрхэн хамгаалж байна? Тэгэл биччихлээд гэжтэй. Тэгэл азар нөгөө юу ч нэ фэйсбүүк чи одоо нөгөө нэг профайлаа төвчдөг болчихсон шүү дээ. За тийм. Тэгэхээр зэрэг юу яасан. Гэхдээ миний нөгөө фэйсбүүкийн нэр их суртай болохоор яг тэрүүгээр атаклж хэлэх орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг байгаа юм шиг гэдэг тий. Тийм. Ер нь их юу яадаг би нэг сүртэй нэртэй болохоор тэрүүгээр амар хатааглаж орж ирдэг. Тэгмүүд за ямар орж ирээл юу тэгэл нэрнээс болоод их хэлэн тэгээд профайл зурган дээр зурггүй байдаг мэдээж хооронд цагны цаанаас морал гэл юм яриад хэлэнгүүт яасан төгжсөн болохоор зураг харж чадахгүй өглөө юу гээл нэгэд байдчих. За чи тэгээ тэрнээс өөрийгөө яаж сэргийлж байна? Тэгэл яг уншгаар болчих штэ тэр чи ямар өдөр бол юу цаг тутамд уншаал ингээд хэлтэй ш тийм үү. Уншихгүй болохоор сөрөг сэтгэл байгааг нь яаж мэдгий? Хальт уншчихвал тэгэл хариулахгүй зур хайдаг байхгүй юу? Хальт уншаал тэгэл мартчихдээ байна тийм үү? Тийм ер нь бол тэгэл наад хүн чинь тэрэндээ яг нэг миний нэрнээс болоод миний зургнаас болоод стресстэй байж лээ. Надад тэр нь их нөлөө авахгүй гээл орхитой ер нь. Давхар өөрийгөө нервтүүлээд юугүй амьдралаар дуур асуудал ах чинь тийм үү. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэг юм сөрөгийн бичиж нэг бол нэг хүнийг доромжилж кайф авдаг тийм бүлэг этгээдүүд байгаа. Тийм. Зүгээр нэг юм нэг хошин шог болгоод нарийн болгоод те би одоо өнөөдөр одоо юу гэдгийг тим юм буруу хийчлээ ч гэдэг юм ийм буруу хийчлээ гэж бичингүүд
Унсан дээр нь дэвсэлдэг. Харин. Сайхан те. Дээр нь орог цамын бүжиг хийж байгаа юм аа шээ. Тий. Тэгээ бас нөгөө нэг зарим тохиолдолд ингэдэг ер нь хүмүүс нэг юм дархлаатай болохын тулд эхлээд аягүй хөвддөг нэг хэсэгтээ. Тэгээд энэ хөвдөлтийг өөртөө одоо нэг юм зохицуулаад сурчвал зүгээр яг өөртөө аргаар штэ. За яг миний хувьд болохоор зүгээр нэг тийм тоохгүй байж ч юм уу тэгжил бодож байгаа. Гэхдээ яг үнэндээ хүн нэгэн туйцсан тохиолдолд тоохгүй байна. Би мартчих штэ гэдэг ингээ асуудлыг буушлаад тах нь бас жоохон тийм онцтой биш. Одоо үнэхээр гутарсан бол гутарснаа бас жоохон өөртөө хүлээн зөвшөөрчдөг тий. Үнэхээр надад сөрөг санагдсан бол за энэ ч муухай юм биш үгээ бодчихдаг. Тэгэхгүй тэгээд сүүлийн үед чи манайхан юмыг хитрхи эргээр харах гал тий. За одоо өстө мартчих. Би өстө юм чи ингээл ингээд идэг. Гэтэл ингээд яг цаад асуудлыг бол ер нь хаяа нэг өөрийгөө чагнажлах зүгээр юм шиг санагддээ шүү. За тий. За тэгээд ерөнхийдөө би чинь ингээд нэг блог бичдэг байсан хүн учраас заримтэй ингээд бүр хурц тийм дөнгөө сэтгэлдлүүд ч гэдэм үү хурц дөнгөө постыг авчирж байгаад би гоё задлан идэв штэ. Тэ хаяа нэг тийм пост миний пост явждаг штэ. За энэ хүн ингэжээ. За энэ хүнийг бол би одоо ингэж бодож байна. Энэ хүний энэ үг бол тэ өөрийг нь тэгж харагдуулж байна гэх гоё бичнэ. Тийм арга бас байна. 9485. Байна өдрийн мэнд. Өдрийн мэнд. За одоо яаж болж байна уу? Одоо болж байна. За. За та сошиал дээр өөрийгөө хэрхэн одоо хамгаалж байна? Яаж одоо тэр сөрөг нөхдүүдээс болж тавгуудахгүйгээр амьдарч байна? Зарим юм дээр тоохгүй ирчүүд амар үйд шүү дээ. За яаж? Хотлоо ямиг үнэн болохгүй зүтгэсэн байгаа улсуудад чинь. Заавалч гүнээ энэ үнэн шүү, тэр тэгцэн шүү, ингэцэн шүү гэж бодоод идэг. Тэгээ уцны цаанаас ямар ч гар гарч ирээ зохиод унгахгүйгээс хойш. Тий. За та тэгээд одоо бол яг ингээд тоохгүй бай сурсан юм байна. Ер нь анханасаа л тоодгүй байсан юм уу эсвэл ийм тоодгүй болох нь надад хэрэгтэй юм байна гэж бодоод ийм болсон юм уу? Эхлээд бол тэгээд зураг болгоны доор 9 шидийн бичнэ л тий. Сайнаар ч үчин, муугаар ч үчин тий. Юу нэг интернетээр ч 9 шидээр бичнэ л тий. Тэгэл зурагч нь тэгэл өөр газар явж явах шиг, өөр хүний нэртэж явж явах шиг. За. Тий. Зураг нь бай мөн хэрэндээ нэр нь өөр байх шиг тийм нэг зөндөл байдаг. Тэгчээ шүү, ингэчээ шүү, энэ хүнээс тэгээрээ ингээрээ гэж. Би өөрөө л тэгээгүй чи тэрийг тоохгүй. Тэгэл тоогоол тосож авч хэрэлдээл байх юм бол тэгчдээ өвчл болох юм байдаг тийм. Тэр өөрийгөө өвчнөөс хамгаалж ингэж бодоод тоохгүй аргач тийм үү те? Нэг хүн дээр тусаж аваад байвал. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ахыхийн ухаанаар ахын аваад хаяхын хаяал тэгэл үйдсэн. За. За ахыхийн ухааныг юу гэж боддээ? Энэ хаа нөгөө миний хувьд бол шүүмж санал доромжлол тэ эдгээр бүгдээ амар ялгаатай ойлголтууд байхгүй. Шүүмж бол яг хүлээж авна, санал бол бүр дуртай хүлээж авна. Гэтэл доромжлоод байна гэдэг чинь бүр ингэж айгүй онцгүй байгаа байхгүй тий. Хэрэг хэлэхгүйгээр доромжилж гин. Хоёрдугаард гэр бүлийнх нь руу дайрж гин. Эсвэл ингээ миний найз нөхдүүдийг татаж оруулж ирж гин. Энд чинь айгүй муухай үйлдэл штэ. Зүгээр л нэг юм асуудал байгаа бол асуудал дээрээ л ярихгүйгээр миний одоо бүр намайг дийлхэ болоод ирэнгүүтээ гэр бүл рүү найз нөхд рүү тий ажлынхан руу ингэж дайрна гэдэг бол айгүй муухай үйлдэл. Тэр тохиолдол шүү зүгээр шууд болог. Дийлхэ болно гэдэг чинь бол чамтаас үзэл идэх гэсэн үг үү? Би сүүлийн үед ингэ болцсон байна. Яг анх нөгөө за би одоо фэйсбүүкийг чи хэд оноос хойш ашиглаж эхэлсэн 16 оноос хойш ашиглаж эхэлсэн юм уу тэр үед чинь жоохон юм мэдхгүй тэгэл ингээд хэрэлдэж мэрэлдэх тохиолдолд нь зөрүүлээл ингээд хэрэлдээл угаасаа хүмүүс залуудаа нэг тийм байдаг шүү дээ одоо бол нэг тийм амар тоохоо очижээ ер нь л нэг тийм тохиолдол байдаг шүү тэгээд олон нийтийн өмнө яг ингээд ажил хийх юм бас нэг тийм гой чанар гэх юм уу тэгээ ер нь бол яг юм шүүмж гэнэ үү санал байна уу эсвэл ингээд муу сөрөг сэтгэл байна уу намайг муулж гэнэ үү ялгаж салгадаг л болчих тийм ээ аягуулсан нийтийн бүлий гэж байдаг. Хүн бүлий дүүснээс болоод амиа орсон тохиолдлууд маш их байдаг. За энэ бол тэ ингээд та бол өөрөө мэдэхгүй те. За яадгийн нэг маа тэнийг юм чин тэгээ тэнэг гэд биччихгээл тэнэг гэд бичээд орхичдаг. Гэтэл тэр маш олон хүмүүсийн тэнэгүүд нийлж хагаад хүнийг амиг нь хорлуулдаг. 400-ийн шууганаар бид нар маш олон удаа иймэрхүү тохиолдлуудыг ярьж ирсэн. Энэ олон нийтийн бүлий гэдэг бол тэ хүнийг бол ингээд дэлхийгээс зайл гэдэг арга хэмжээ аахгүй. Ерөнхийдөө тэ ингээд
За би ч одоо ер нь амьд яваад хэрэггүй бол одоо хүн болгоно миний муу муухайг мэдчихлээ одоо би үхий гэж боддог. Ийм аюултай. Хэцүү тий. За хоёул дэмжин ажлагчтай танилцуулъя. Улаанбаатар хотод 1560 минут тосон байна. Дэмжин ажлагчаар эрүүл амт эко хэрэглээ Экосид компани дэмжин ажиллаж байгаа. За Экосид компани хатаас ногоонууд, чаавар, хямлайн давс, хөнгөн, зай баг эзэл нь хаягдл байхгүй, муудахгүй, байгалийн амтаараа 50 г хатаас ногоонд 500 г ногоотой тэнцдэг. За тэгэхээр 1-2 дугаар хоол ямар ч хоолнд хэрэглэж болно. Хүнсэнд өнгө үзэмж нэмэн цаг хугацаанд үнэхээр хэмнэлттэй. Нөөцлөх бодис, элбэг химийн бодис хатаас нь бодисгүй. Яг үнэ. Ийм бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгэхээр чаавар байгаа, хямлайн давсаа та хөдөө гадаа явахдаа заавлагч яваарай. 90 10 10 55 96 38 38 23 гэсэн дугаараар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хүнсний зах дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. 5-аас 15 минут дэвтэйгээл шууд хоолндоо ирэхэд болцоод. За баярлалаа. За сөрөг сэтгэлээс олж сэтгэл өмөрдөг гэсэн байна. Өмөрнө. Тэгээ сүүлийн үед зүгээр л нэг бид нар хитэ иргэшлийн синдром гэдэг юмыг нэг дандаа сайхнаар харах гэдэг болсон шүү дээ тий. Тэрнээсээ болоод яг ингээд өөрийнхөө тэр дотор байгаа сөрөг сэтгэл төржин доо, гунжин даа, гутарж ин даа гэдгийг хүлэн шүрхөж болцсон юм шиг байгаа. Надад тийг санагдаад идэв болсон. Тийм яг үнэ. Тэг хитрхийн нэг амир эрг байх гал тэр нэг сөрөг сэтгэлдлүүдийг бараг бурхан юм аашин, бурхан бодтой юм аашин. Хүн чинь ямар нэгэн сөрөг сэтгэлээр ер нь бол эвгүй болох нь болно шүү дээ. Тэр эго гэдэг зүйл өвдөж байгаа шүү дээ. За эфирээс 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдож хэдүүлээ. Яг энэ сөрөг сэтгэлээс болж яг яад юм бэ гэдгийг сайхан жишээтэйг нэрээ намайг нэг ингэсэн чи ингэдэй. За би тэгээд тэрийг бол ингэсэн шүү, ингэж шийдсэн шүү гэж ярих нь. 99 одоо авцаа. Өдрийн Өдрийн За нийгмийн сүлжээнд сөрөг сэтгэл, сөрөг постноос өөрийгөө хэрхэн хамгаалж байна? би л нөгөө нэг айгүй тийм юмыг амар хүн дээр толгож авдаг хүн байхгүй юу. Тэгээ яг ингээд сүүлийн үед бүр ингээд амар нөгөө ажиндаа ингээд зураг оруулсан чинь ингээд амар их сөрөг комментүүд ирээд тэгээд айгүй их сэтгэлээр унаад ингээд сэтгэл зүйчд хандчихсан. Тэгээд одоо болохоор нөгөө нэг ер нь яг түрүүний хэлдгээр нөгөө блоклол явдаг шүү дээ. Тэгээ нөгөө хамаатнууд айгүй их тэгж итгэхээр ингээд амар хэцүү юм лээ. Танихгүй хүн байснаас хамаатан сад найз нөхөд бүр илүү хүн дээр тусдаг тий. Амар хэцүү. Нууц шол чи хэд орчим насны юм бэ? Би одоо яг 25 таа. За яг үнэндээ бол яг ингээд яг энэ adolescence буюу те ингээд өсвөр нас шүү дээ. Ерөнхийдөө бол те ийм 25 хүртэлх насныхны хувьд бол ингээд нөгөө нэг юмыг бодитоор тусгаж авах нь илүү их байдаг. Тэ ингээд яг л намайг ингээ харж агаад хилчиж байгаа юм шиг бодоод идэг. Гэтэл бол цаана тэр чин чамайг огт хараагүй, үзээгүй, огт танихгүй хүмүүсийн тийм нэг давалгаа явж байгаа гэдгийг одоо бол ойлгоцсон тийм ээ. Тийм би нөгөө хамгийн гол нөгөө хамаатнууд тэгж итгэхээр амар хэцүү. Яа. Тэгвэл чангалтай бас. Тэгээд за хамаатнуудаа тэгж бичснээс нь болоод блоклдог уу? Одоо блоклоод бүрэн баг хадсан. Блоклсны дараа яг ингээд нэг юм баяраар ч юм уу хамаатан садны үйл ажиллагаанд дээр тааралдаж байсан уу? Нөгөө таанараар тааралдаад тэгээд хэд амар эвгүй хэцүү байсан. Бүрэн энтэй зодохгүй өнчхүү гэж бодогдоод байсан уу? Хоёрын хооронд амар мухайсан. Хоёрын хооронд блоклуулах тийм харилцаараа өнгөрсөн үү? Чи одоо намайг блоклцсон байж дээ гэдэг ч юм уу? Нөгөө хүн маань бол надад тэгж хэлсэн. Урдаас нь зохиох хэмжээний тайлбараар хэлж ирсэн. Тэр үед. За одоо тэгэл ерөнхийдөө өөрийгөө ингээд нөгөө нэг нийгмийн сүлжээнд бол хамгаалж чаддаг болсон юм байна тийм ээ. Тийм тэгээ миний бодлоор сэтгэл зүйчдэр очиж ярилцсан чиний амьдралдаа гаргасан айгүй гоё том зөв шийдвэр юм шиг надад санагдлаа. Тийм сэтгэл зүйчдэр хэрэг үнэхээр ийм байгаа бол сэтгэл зүйчдэр заавал очиж байгаараа тэгээ өөрийгөө ингээд нэг тийм би болж байгаа доо би бүтэж байгаа даа гэдэг нэг тийм худлаа эрэг загнаад ах биш. Ер нь бол бодит байдалтайгаа эвлэрээл за би угаасаа ямиг хүн дөр хүлээж авдаг хүн тийм учраас би сэтгэл зүйчэд хандъя. Энэ муухай хүмүүсээс өөрийгөө хамгаалъя гэж яхах нь үнэхээр зөв сонголт санагдаж байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэрээ хаа одоо яг нэг ийм зүйл хэлэгдээд байна. Нэг ийм залуу хүн гэхээрэл ийм наснасаа залуу харагдах хэрэгтэй юм шиг. Тэгээ гой бие хаатай байх хэрэгтэй юм шиг, хөөрхөн байх хэрэгтэй юм шиг. Тэгээд нэг ийм зүгээр ингээд байгаа будаггүй, фильтргүй царайтайгаа ингээд одоо стори хийжтэй. Тэгэхээр ингээд ийм шоолоод идэх ч юм уу те. Тэгээ ингээд бие галбирыг ингээд бүл идээд идэх ч юм уу те. Хүмүүс яг яагаад ингээд идэм бол
Би бол одоо ингээд 50 настай хүн тийм. Миний өс буурал байх. Би жоохон ингээд жингийн илүүдэлтэй байх нь бол бусд хүмүүст ямар ч дараагүй амьдарч байгаа байхгүй би уг нь. Тэгээд би зүгээр л ажиллаа хийгээд өдрийн 4 эпирээ тэг ингээд аль болох айтайхан хийчих гэдэг ингээд хичээгээл явж байгаа хүн шүү дээ. Тэнгүүтээ үсээ будаач бүдүүн юм бэ, сэвстэй юм бэ, мэмбэ тэг. Бичнэ манай ард түмэн чинь надад их хайртай байн халамж тавьж идэг ингээ бичдэг. Тэр нь хүртэлтэй хүнд айгүй эвгүй санагддаг. Тэглгүй аа тийм. Чамд ямар хамаатай юм бэ гэмээр л байдаг л да. Тэгтээ тэгдгүүл дээ. За. Харин тийм ээ. За дараагийн сонсогчийг ав 94 тэгдэрүү. Байна уу? За өдрийн. Сошиалаас өөрийгөө хамгаалах. За тэгдэрүү. Сөрөс сэтгэлээс өөрийгөө хамгаалах. Тэр бичиж байгаа хүн танаас дорд хүн гэдэг хүлэн зөвшөөрчих шууд. Яг гэвэл тэр сошиалд тэр хүнд эвгүй сэтгэл төрүүлж хүнлөө эвгүй байдлаар дарж байгаа гэдэг чинь хүн өөрөө тийм олигтой хүн гэсэн үг шүү байхгүй юу? Ер нь жоохон бүдүүлгэл гэсэн үг тий. Тий, бүдүүлгдэг. Ядаж хүн хоорондын харилцаагаараа бол танаас илт дор хүн байна гэд хүлэн зөвшөөрөд өөрийгөө дээш нь гаргаад тавьчихна. Дээш нь гаргаад тавьцаа нэг бол тоохгүй, нэг бол цаашлуулна. Цаашлуулахад тэгээ цаашилж гинэ. Чи яасан бүдүү юм гэхлээр бүдүүн байх хороогийн сайхан ч гэдэг юм бичээд цаашлуулад ингээд улам өдөөгөө тэр нэг хүн доромжлох тэр хүслийн жоохон өдөөгöd өгнө. За. Тэгэхээр тэгээ бүр солиороод хадвараа яваадаг нөгөө хэмт. Гэхдээ яг нэг хүн ч гэсэн боён болоо л да. Ерөн сэтгүүл зүйч нар хэлдэг үг биш үү? Хүн бол кайф хамгийн хямдхан, хамгийн амархан, хамгийн дөхөм боломж байдаг. Өөрийгөө бусдаас жоох илүү гаргаж өөрийгөө хүндлэх гэж оролдох. Тэгтээ суур ойлголт нь ерөөсөө энэ хүн намайг ингэж хэлж ийн гэдэг бол ядаж харилцааны ур чадвар дээр энэ хүн надаас үнэхээр дорд хүн юм байна гэдэг л хүлээн зөвшөөрч. Тэгэл болоо. Юундээс тэгэл болоо шүү дээ асуудал шийдэгч шүү дээ. За холбосон баярлаа. Их гоё энгийн ойлгомжтой биш би өглөө. За бас нэг хамтран ажиллагчид харилцуулъя. Улаанбаатар хотод 15 цаг 40 минут болсон байна. Хадгаламжийн хүү харуулж 18% боллоо гэсэн уреатагаар Ариг банкор хамтран ажиллаж байна. За удахгүй бидний их баяр буюу үндэсний их баяр наадам болох гэж байна. Үндэсний их баяр наадмыг ухтаад Ариг банкнаас хадгаламж эзэмшигчдэд зориулсан онцгой бэлгийг задлсан байна. За энэ бол 2025 оны 6 сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд шинээр нээсэн энгийн хугацаатай хадгаламжинд жилийн 18% хүүгийн урамшуулалтай нөхцөлийг санал болгож байна. Хадгаламжийн нөхцөл нь ямар байгаа юм бэ гэхээр хадгаламж нээх доод дүн нь бол 5 сая төгрөг байна. За дээд бол 1 тэрбум хүртэл төгрөгийг хадгалуулж болно. Хугацааны хувьд 12 сарын хугацаатаагаар хадгаламжаа нээх нь байна. Энэ хадгаламжуудад 18% хүү бодогдно. Хөөе үнэхээр өндөр тий. Бид нар чи 16.5 байхад нь л өвөө ямар өндөр юм бэ гэдгээс одоо бүр 18 болсон байна. Яалтчгүй үндэсний баяр наадмыг ухтаад айгу гоё юу яаж юм л да. Бэлэг задлаа. 10 саяг хийлэг 1.8 сая төгрөгийн хүү авах нь шүү дээ. Тийм билүү? Тийм шүү дээ. 18 нэрээ 18% хүү шүү дээ тий. Оо. За тэгэхээр доотлын дахиад автаад хэлчихэ. Доод үн 5 сая, дээдл нь 1 тэрбум бүртлэх хугацаа нь 12 сар гэж байгаа. Яг үнэндээ тий одоо энэ бизнесүүдийн марж ирнэ жилийн нэг 20% мөвтэй явж байгаа шүү. Багцаагаар. Тийм шүү дээ. Тий. За ер нь 20-оос дээш хувийн ашигтай ажиллаж байгаа бизнесүүд бол супер бизнесүүд. За тэгэхээр мөнгө битгий зүгээр зогсоо. Яг үнэ. Нэг зоосигч сэгсэр гэдэг чинь бол одоо энэ Ариг банкны энэ 18% хүнтэй зээл штэ. Юу л хадгаламж штэ. Хадгаламж. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24 цагийн турш ажиллаж байгаа 70 70 10 техник гэдэг дугаараас аван 70 70 10 техник Facebook-ээс Ариг банк цэгийн мэн гэж хайна харин Ариг банк цэгийн мэн гэдэг вебсайтад хандах юм бол бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. За энэ хадгаламжийг Эрдэнэт дарах юм бол Улаанбаатар хотын бүх салбаруудаар авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ хадгаламжийн хүү харвууж 18% боллоо гэсэн уриатаагаар Ариг банк хамтран ажиллаа. Баярлалаа. За казино өрийг сэтгэлийн уншаад яхаа. Сэтгэл битсэн байвал хариуд нь хэлэх гэсэн бүх үгээ хэлж аваад хариугаа авчхаад дотроо онгойлгочоод хариу сэтгэл бичгээс өмнө гяс болоо хийждгээ. Хариу сэтгэл бичиж хэрүүлэх боломжгүй болоод цаана яаж уурлаж яана гэж бодохоор би өөрөө тайвширчдаг гэсэн байна. За ерөнхийдөө тэг ингээд түрүүний хүн хэллээ л дээ би ингээд өөрийгөө ингээд тэр бичиж байгаа хүмүүсийг өөрөөсөө доор хүнгээ бодож байгаа гэж.
Тэгээ бодчихдаг бол амар л да. Гэхдээ хүн болгоо ингэж бодож чаддгүй. Яг уншингуутаал те нөгөө нэг өөрөөсөө доормор гэж бодохоосоо өмнө бухимдаад стресстэд явчихдаг. Тэгээд за яг уу нэг наснаас шалтгаалж ярих юм бол 30 гаруй насны бидний үеийнхэн бол харьцангуй гайгүй 50 байгаа сурцсан байл л. Гэтэл ингээд дөнгөж Instagram ашиглаж эхэлж байгаа, дөнгөж Facebook ашиглаж эхэлж байгаа 13-аас дээш насны охид хүүгүүдэд энэ сөрөг сэтгэл яг ямар амар нөлөөлдгийг та бүхэн мэдгүй байна. Бидний 13 4-тэй хасны сошиал орчин гэж байгаагүй шүү дээ. Бид нэр сөрөг сэтгэл авлал бол үсрээл нэг багшаасаа ч юм уу ангийнхаа хүүхдүүдээс л авдаг юм байсан. Одоо гэтэл яг ингээд ийм сошиал шүлзээнд жоохон хүүхдүүд рүү ямар амар их дайрдаг юм бэ? Ямар амар их сэтгэлийг нь өвтгдөг юм бэ? За би бол том охиноос бусад аль ч хүүхдийнхээ ямарваа нэгэн сошиал инээ тэр юмыг хизэж нөгөө нэг өөрийнхөө постонд оруулдаггүй. Том охин бол одоо том болцсон. Өөрийгөө мэддэг болцсон те. Тэгээд баг өөрийг нь таглахгүй бол уралдаг болцсон. Нөгөө хүүхдүүдэд бол энэ айгүй хүн дээр тусал намайг ч нэг ингээд ойролцоогоор нэг 500 600 мянган хүн бол ингээд тойроод яг байн уншиж штэ те. Энэ тохиолдолд би тэднийг одоо хүүхдийнхаа одоо Facebook ч юм уу Instagram хаягийг тавина гэдэг нь зүгээр ингээд гоп гэдэг өгөө шидэж байгаа юм шиг болох гэдэг байгаа байхгүй. За заримдаа бүр яг энэнтэй үзүүл ланда гэж боддгийм аа л гэсэн байна. За. Ингээд нөгөө нэг гэтээ хүн болгоны ерөөхдөө нөгөө тайвшрах арга өөр штэ тий. Зарим нь ингээ блок хийгээ тайвширчдаг. Зарим нь бол хэрэлдэж заавал дээр нь гарч ий санаа намардаг хүмүүс байгаа тий. За дараагийн сонсогч 9699 өдрийн мэнд. Санаа өдрийн мэнд. За та сошиалд өөрийгөө яаж хамгаалж байна? Би за нэг 5 жилийн өмнө юм да яг нэг миний нэг сонирн бичлэг сошиал цэвэрлээд тэр одоо яасан бэ гэхээр нөгөө хоёр үгтэй нэмэлт гэсэн. За. Энэ манай тань амар тасалгүй бүр ерөөсөө үгэнд ардгүй. За байж байгаа ингээ хідүүлээ ингээ. Та уцаа спикер дээр нь тавьсан байна уу? Үгүй, спикер тавьгүй. За нэг л жоохон цаас өстөд ах юм. Тийм. Бүгд багцсан байгаа. За одоо тэгвэл та дээр. Нэг л нэрэ бөхчин бай. Бүгд сонсогдоод байна. Цаана баг ингээд пүг гэд ингээд чигтээс тавиагүй чигтээс яриаг байгаа да. За тэгвэл одоо хэдүүлээ гоё тод ярэ. Яг хазар дээрээ барьж байгаа л ярээрээ. Тод удаа ярэ. За. Тэр нөгөө тухайн бичлэг дээр болохоор нөгөө хоёр хүүхдээ ингээд загнаж байгаа. Тэгээд томьёогоо ингээд юм цогч байгаа нэг тийм бичлэг байгаа байхгүй юу? За тэгээд тэр ингээд нөгөө хамт хэвчээсэн хүмүүс маань бичлэг хийгээд тэгээд тэрийг ингээд сайтад өгсөн байсан. Тэрэн дээр бол амар сэтгэлд зөндөө ирдэг. Хүүхдүүдээ аваад асрамжийн газар өгөөд эцэг их байх ихийг нь хасуул таарна гэж байгаа үз. Тийм ер нь бол нэг тийм юм дүндээ. Тэгээ тэр үед та өөрийгөө яг яаж исэн? За мэдээж л сэтгэл санаагаар амар хүн тийм үү? Тэр үеийг яаж тавьж гарав? Ер нь бол нэгэн унсуу бүр амар санаагаар унсуу. Тэгээд баг нэг хайр орчмын хүмүүс баг нэмнэ чим үнүү гэж чатаар явуулаад. Тэгээд яг тэр нөө манай том ер нь нэг угийн тэмдэг амар ташлахгүй төсөөлтэй. Яг тэр үед нөгөө нэг манай том ингээд бүрийн тэр одно эмдэж хэлчихсэн. Яг тэр эмдэж хэлчихвээ. Манай том 2 дугаар анги одоо цог хэлцээ хүмүүс нэг дөөр ангиас аахгүй юу. Тэр манай том бүр ингээд гадаа нөө машинд ганцаараа ингээд нөгөө би охинтойгоо хэлээд нөхөр маань машинд хүүхдээ ингээд ганцаараа ингээд үлдээсэн чинь бүр ингээд машинаар оролдоод нөгөө машин ингээд аргашаага ингээд ухраад хашаа мөргөө зогсчих жишээний. Эсвэл ингээд хашааны гадаа гэртээ байгаа машин ингээд хөдөлгөөд хаалга ингээд цөмлөөд орчих жишээний. Тэр чинь одоо дөнгөж 2 дугаар ангийн гэдэг чинь 7 настай хүүхэд байхгүй юу? Тэр нөгөө угаасаа тийм нэг амар хөдөлгөөнтэй нэг тийм амар цахилгагүй хүүхэдтэй. Тэгээ яг за та угаасаа одоо нөгөө ийм амар цахилгагүй төсгүүл хүүхэдтэй юм чинь тэр хүүхдээ одоо угаасаа би л өөрөө дарж аавна өөр хин дарж авах хэрэгтэй мэдгүй. Энэ хүмүүс энэ хүүхэд нь ямар гэдгийг мэдгүй юм чинь гэд тэгж нэг хэсэг өөрийгөө тайвшруулад тэгэл ер нь зарим бас нэг эрэг сэтгэлдлүүд байсан. Тэгэл бид нарыг уншаа. Тэгээ ер нь цаг хугацаа өнгөрөх тусам л одоо мартагдсан гэх юм да. За тийм. Тэгэлгүй яах. Тэгээ ер нь одоо бол тэгээ бас ер нь их тоогоо байцсан тиймэрхүү сөрөг юм нэг
За ямар энэ хүмүүс угаасаа тэгжлээ тэглээгээд би тийм болчихогч биш. Хүмүүс угаасаа тэгэл нөгөө цуу ярианд итгэдэг. Мэдээ хартандаа биш хүнээс одоо тэгэхээр сонссондоо л итгэдэг юм чинь. За би одоо тийч одоо өөрийнхөө зөв гэдгийг батлах шаардлагагүй гэж бодоод тэгээд за холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хэрвээ таныг ямарваа нэгэн сайтууд дээр ямарваа нэгэн сайт дээр таны тухай ч юм уу таны бизнесийн талаар ч юм уу ингээд сөрөг мэдээлэл, буруу мэдээлэл тавигдсан байх юм бол харилцаа холбооны зохицуулах оргонд хандаад тухайн сайтыг хаалгах хүртэл арга хэмжээ авч болдог. Энэ бол одоо хуудийн хүрээнд шийдэгдэж байгаа ийм зүйл. Над руу би нэг хэвлэлийн байгууллагад ажилладаг болоод ч юм уу олон нийтийн сүлжээнд их төвтэй байдаг болоод ч тэр юм уу над руу хүмүүс ирдэг л да. Ахыг ингэчжээ, найзыг ингэчжээ. Манай нэг одоо бизнесийг ингэчжээ. Энийг одоо яах вэ? Чи энэ тэр сайт руу яриад, энэ сайт руу яриад ингээд болиулаад өгөөч. Би нэг л үг хэлдэг. Жоох хүлээ. Тэ? Хэрв та хин нэгэнд мөнгө өгөөд тэрийг авах бол тэд нар хоорондоо сүлжээтэй байдаг. Үй биднийх болсон чи мөнгө өгч илээ. Муули. Тэгээ нөгөө сайтаар гараад ирдэг. Тий. Борооны дараах мөөг мэдцэглэн. Тийм учраас жоохон хүлээ. Дараагийн сенсац таны тэрийг алга болгоно. Маш хурдан. Тэгээ энэ хүмүүс чи ингээд нэг юм мэрээ хөвчөдөг цаг өнгөрсөн шүү дээ. Цэцэг муухай гэж анжгаа муухай гараад ирвэл цэцгийг мартаад анжгааг муулна. Ийм л байдаг. Тийм учраас жахаа хүлээ. Тийм шүү дээ. Тэгээ ерөн сүүлийн үед ингээд нэг юм хараад хахад хүмүүс сошиалд ингээд амар муухай хүмүүс байна. Мэдээлэл нөө бити ингээд юм бичээдээ бити үзэл бодлоо илэрхийлээдэ гэдэг байхгүй. Гэхдээ харин ч эсрэгээр үзэл бодлоо илэрхийлмээр нь шүү дээ. Гэхдээ зүгээр нийгэм юу гэдэг вэ гэхээр сөрөг байхаасаа илүү за яг сөрөг байж болно. Гэхдээ зүгээр би нэг тийм хүнд итгэх итгэлээ бол алдчихмааргүй байгаа байхгүй. Нийгэм итгэх итгэлээ алдчихмааргүй би өөрийнхөө постлыг гэсэн зүйлээ би постлог баймаар байна. Энд чи миний хуулиар олгосон эрх чөлөө шүү дээ, тий. Тэгээд сүүлд яг сайн нэг сансан чинь нэрнгээсээ манай нөхөрлөө миний тухай чатчихсан байсан. Тий намайг муулаад ингэдэг. Харин манай нөхөр харин чи ямар амар их атаарах юм бэ энэ хүнд гэдэг яг таарсан хариуг нь өгсөн байлээ. Сая гинт сансан чи. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү хүмүүс байдгийн байна мэрсэр. Гэхдээ тэндээс өөрсдөө хамгаалах дархлаа гэдэг зүйл айгүй чухал юм байна да. За баярлалаа. Ингээд өөрсдөө ерөнхийдөө бол сошиал сүлжээ гэдэг бол сайхан идэг үү? Сайхан. Та ингээд нэг юу гэдэг жинхнээсээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ тавцанд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж яваа ч бол тун сайн. Тэгтээ ийм сөрөг сэтгэл болон сөрөг пост ялангуяа тийм нэг ийм бүр хүм муулж ээж хүний ямарваа нэгэн гоё постн дор заавал нэг мохоо үг бичиж ийм кайф авдаг бүлэг этгээдүүдийг бол битгий тоогоор та өөрийгөө хамгаалж чаднаа. Дор нь хариуг нөгөөд блок л. Тий. За нэвтрүүлэгтээ чанартай бодгийг Chocon Paint-с гэсэн үрэтээр Chocon Paint хамтран ажилласан. За мөн хадгаламжийн хүү харваж 18% боллоо гэсэн үрэтээр Ариг банк хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээмсээр 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгайхаа. За баярлалаа.